Тэгэхээр хүүхдийн товлолт насанд тогсон вакцины хийгдэх хугацаанд эцэгчүүд шийдвэр гаргаж байгаа байхгүй өмнөөс нь. Яг үнэ. Тэгээ эцсийн мөчид бол дараа нь харамсах зүйлэл гараад байгаа байхгүй вакцинд хамрагдаагүй. Тэгээ энэ дээр бас зөв ойлголттой хатуудыг авахгүй л да зарим томчууд гэж би хараад байна. Зөв. Мэдээж одоо хүүхдүүдийн өмнөөс бол эцэг их асран хамгаалагч нар шийдвэр гаргаж байна. Тэгээд энэ яг ковидын цар тахалтай холбоотой тэр вирусын мутац эднэр ковидоос өмнө энэ ойлголтууд иргэдэд бага байж. Бага байсан. Юм мэдих тусмал одоо юу гэдэг тэр чин тийм биш үү, энэ чи юм биш үү гэдэг ингээд нөгөө мэдээллийн 900 гэд би түрүү ярьсан. Тэр олон мэдээлэл дунд төөрж ин л да. Гэхдээ мэдээлэл шинжлэх ухаан гэдэг маань одоо олон мэдээллүүдийн дундаас ерөнхий шийдвэр энэ одоо зөв байна гэж шийдвэр гаргаж байгаа чинь л одоо ерөөсөө шинжлэх ухаан юм байна. Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ ганцхан хөтөлбөр өргөдөг өөрчлөлт нэртэй подкаст эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр миний зочноор нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Батбар Имаях за хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байгаа. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн найзтай баярлалаа. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье нийт сонсогчдоо. За Батбартайгаа бол одоо нэгэн үеийн төгсөлтийн найзуудаа гэдгээ сайхан мэдсэн. Ингээд бас хоёлаа айхтар дотнослон уулзаж учирч ярьж өгч амжаагүй ч гэсэн ер нь бол бас зорилго чиглэл юу вэ? Ямар ажил мэргэжлийн хүмүүс илгээ гэдгээ хуучлаад авсан. За миний өнөөдөр найзгаа уурчлан төлөвлөөд ингээд бодож исэн ч гинтийн санал тавиад өнөөдөр ингээд ажлаас нь ирүүлсэн. За найз нь юуг тодруулан асуусах гээд байна гэвэл ер нь одоо танаа энэ эрүүл мэндийн төвийн үндсэнтэй зорилго чиглэл ямар байдлаар явдгийг, ямар зүйлсүүд хамрагддгийг, чиг уриалал нь юу юм гэсэн талаар тодруулъя гэж бодсон байгаа. За хоёрт хаан төрж өссөн юм байна найз минь. Айлын хидэх үвэ? Хэдэн хүүхд хэдийн их нэртэй вэ гэдэг шиг одоо ингээд өөрийнхөө талаар бас нэг үзэж сонсогч бандавч танилцуулах. За баярлалаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж за ер нь одоо 90 гаруй жилийн түүхтэй. За түүхэн явцтай бол их чухал үүргийг гүйцэтгэж ирсэн ийм одоо байгууллага байгаа. За тэгээд тодорхой түүхэн цаг хугацаанд бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөөд ингээд өдийг хүрсэн. За яг одоогоор нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв юу хийж байна гэхээр манайх хэд хэдэн одоо хилтэс албатай. За хамгийн одоо хүмүүсийн амьдралд ойрхон одоо байдлаар би энэ алба бүтцийг танилцуулахыг хүсэж байна. Яг тэгэхээр яг одоо ганцхан манаас зөв асуулт асуулаа. Хүмүүс нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж ямар байгууллага вэ? Юу хийдэг гэдэг ингээд өдийг хүртэл ингээ гайхаад асуугаад байдаг. За хамгийн одоо нийгэмд асуудал болж байгаа нь би нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв маань орчны эрүүл мэндийн ийм одоо чиг үүргээр ажилладаг. Өөрөөр хэлбэл энд юу багч юм гэхээр өнөөдөр бид нарт асуудал болж байгаа. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, энэ аюулгүй байдлын энэ уул уурхай бусад одоо янз бүрийн орчны эрүүл мэнд маань эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа гэдэг энэ асуудлуудыг одоо судалдаг, танддаг ийм одоо нэгжүүд байж байна. Хоол тэжээл хүнсний аюулгүй байдалтай холбоотой чиг үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн сүүлд энэ алба маань Монгол хүн амын одоо хоол тэжээл үндэсний 6 дугаар судалгааг хийж гүйцэтгэж одоо бид нар тайлангаа гаргаад олон нийтэд энэ үр дүнгийн танилцуулаад цаашдаа ямар одоо интервенц гэж хэлдэг, ямар арга хэмжээ авч энэ одоо хоол тэжээлийн ямар асуудлуудыг бид нэр шийдэх ёстой юм бэ гэдэг зүйлүүдийг яриад явж байна. За тэгээд энэ нийгэмд одоо энэ архи тамхитай холбоотой тамхины хяналтын тухай хууль одоо улсын хурлаар хэлцэж байгаа энэ цаг үед ард иргэдийнхаа эрүүл мэндийг дэмжих мэдээллийн ийм чиг үүрэгтэй албатууд байдаг. Нөлөөллийн одоо ажлуудыг гэдэг. Нөгөө одоо хорц зуршлаасаа яаж татгалзах юм, эрүүл амьдралын хэм маягийг яаж бий болгохыг гэдэг ийм нөлөөлийн ажлуудыг хийдэг ийм чиг үүргүүд байдаг байна. За хор судлалын алба байж байгаа. Энэ бас л одоо асуудал болж байгаа. Энэ угаарын хийн хордлого, бусад одоо хийн хордлогууд, ер нь хүнд металлын хордлогууд маань хүний эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлээд байна гэдэг асуудлыг судалдаг ийм одоо нэгжүүд байж байна. Био бэлтгэмлийн үйлдвэр одоо маш олон жилийн түүхтэй, маш олон чухал одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж ингэж ирсэн үйлдвэр маань байдаг. Харамсалтай нь одоо сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа жоохон ингээд сулраад тэгээ эргээд одоо энийг сайжруулах тал руу ажиллаад явж байгаа. За био инновац технологийн чиглэлийн ийм асуудлуудыг бас судалдаг ийм одоо нэгжүүд байж байгаа. За дээр нь эдгээр одоо бүх энэ агаарын бохирдол бусад одоо хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал дээр бид нар энийг судлах, шинжлэх лавлгаа лаборатори байдаг. За энэ лабораторийн үйл ажиллагаагаараа
эдгээр одоо асуудлуудаа тодорхой болгож ингэж гаргаж ирдэг. За мэдээж одоо нийгмийн үндэсний төв учраас үндэсний хэмжээнд одоо энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Үндэсний хэмжээнд энд манлайлал, үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн стратеги төлөвлөгөө одоо гаргаж тэгээд одоо мэрэгжил арга зүгээр хангаж ажилладаг. Ерөнхийдөө яг өшөө дэлгэрүүлээ ярил маш их зүйл байгаа. Гэхдээ хэдүүлээ бас цаг хугацаанд энэ товч мэдээлэл өгөхөд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв маань нэг ийм чигүүрэгтэй ажилладаг юм байна гэж иргэд маань ойлгох байх. Том зургаар бол ер нь Монгол улсын бүр аюулгүй байдлыг хамгаалж яадаг. Ерөөсөө яг зөв. Ер нь бол юу гэж хэлж ийн гэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал байхгүй салбар гэж байхгүй. Тийм шүү дээ. Ерөөсөө та юу л ярина бүгд нийгмийн эрүүл мэнд. Бүх юм. Байгаль орчин ярьсан ч тэр барилга байшин, энэ будаг, энэ лакийг яаж сонгож ийн, яаж хүний эрүүл мэндэд хор багтаа зүйлийг сонгох вэ гэдэг л гих мэтлэн ингээд хүнсээ эргэлж гээ, ахаараар амьсгалж гээ, идэж гээ, ууж гээ. Ерөөсөө Монголд иргэн маш гоё хэллээ. Ерөөсөө аюулгүй байдал юм. Тийм. Монгол улс аюулгүй байдлыг л сахин хамгаалж ийн л гэж ойлголт авч байна. Ганцаа маш гоё хэллээ. Тэгээд яг өөрийнхөө талаар ярихад бол Ховд аймагт 10 жилийнхаа сургуулийг та бид маань нэг үед төгссөн байна. Тэгээд сургуулаа төгсөөд хүний хэмжээ мэрэгжил эзэмшээд тэгээд илүү одоо судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж анагаах ухааны докторыг Япон улсад хамгаалсан. За тэгээд бас ковидын үеэр халдвар төвчин судлалын үндэсний төвд ажиллаж ирснээр хүмүүс бас таньдаг. За төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин бий болгоод одоо 2012 онд захирлаар нь ажилласан. За тэгээд улсын 1-р төв эмнэлэг, за анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэд захирлаар ажиллаж исэн. Аж анагаах ухааны аж ахуйн их сургуульд одоо сургалт хариуцаад ингэж ажиллаж исэн. Товчхондоо нэг юм төвхтэй тийм. Тийм. Найзаараас бахархтгаа ингээ үеийнгийн найзаараас ингээд ковид үе бол нэлээд чанга бас улс их орны олон иргэн бүрийн анхаарал сэрэмжийг дээшлүүлсэн нэлээд бас шанс шалгасан үе тохиосон тий. Эрэг талтай ч байлаа, сөрөг талтай ч байлаа. Зарим талдаа одоо жишээлбэл сая нэгд өдрөөслөө сургууль одоо захин хэлбэр шилжлээ ш 1-5 дугаар анги. Тэгэхэд одоо сурцтай ш өдөр. Өмнө одоо хэрэгжүүлээд үтцсэн учраас бас ковидоос бас суралцсан зүйл гэж би бас читрхэн бодож ийлээ. Хурдан маневр хийж чаддаг болсон. Ковидээр олон зүйл суралцсан. Ялангуяа онлайн сургалт, онлайн хичээл. Одоо манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвхөн сарда нэг ажилтаа 2 өдрийг онлайнаар ажилдаг. Энэ болгон чинь нөгөө ковидоос сурсан туршлага. Яг үнэ. Тэгээ одоо яг бас томууд өс төвчин ханиадны үйлрэл их хэсцэн нэлээд өндөр авч байгаа. Энэ үуч гэсэн бас иргэд нөгөө шингэн бүлээн зүйлээ авах, гарын хариун цэврээ сахих ингээд амны хаалтаа зүгээрээд ирэхэд ер нь их шахуул шаардуулахгүйгээр орчин сэргийл сэрэмжилж байгаа гэсэн зүйл надад ажиглагдаж байна. За өөр чи яаж ажиглагдаж байна? Ковидоос сурсан сургамж их бий. Тэгвэл бид нар ингээд нөгөө ер нь л яг одоо энэ мэдээллийн энэ 90 100 чинь өмнөх юмнуудаа ингээд мартаад дараагийн шин мэдээллүүд одоо ороод ингээд явчихад идэв юм. Тэгэхээр хэдийгээр яг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол маска сайн зүүж байна. Энэ бол үнэхээр одоо маш чухал юм. Ягаад гэвэл тэнд хамгийн дархлаа султаа хүмүүс байна. Халдвар авах эрсдэлтэй хүмүүс байна. Өндөр настнууд янз бүрийн одоо архаг хууч өвчтөй хүмүүс маань тэрүүгээр үйлчлүүлж байна. Хүүхдүүд байна тий. Тэгэхээр тэр одоо хамгийн чухал юм ба. За хоёрдугаарт нь бид нар энэ нийтийн тээврийн хэрэгсэл олон нийтийн арга хэмжээнд дээр бас маска зүүж сурах юм асуудал байна. Гэтэ мэдээж одоо нөгөө сагсан бөмбөг үзэж байгаа хүмүүс орилдог. Тийм хүмүүсийг одоо масктайгаа орилоод байх. Нөгөө бөхөө үзэж байхдаа масктайгаа орилоход нэлээд төвхтэй л дээ. Дор хаяхад хэрэг өөрийгөө ханиад хүрсэн гэж үзчихвэл бид нар маска зүүчдэг. Ийм л одоо соёл хэдүүлээ суралцмаар байна. Тэгэхээр өшөө одоо бид нар нэгэнт ковидоос суралцсан. Ковидоос чи одоо 2-3 настай хүмүүс хүүхдүүд чинь ковид үед маскыг хувцсны нэг хувцс одоо малгай ойлгоцсон. Тий гэж ойлгоцсон. Хэрэглээ юм байна гэж бүр ойлгоцсон тий. Тэгэхээр энэ хэрэглээгээ бид нар ялангуяа яг энэ нөгөө томоц төвч амьсгалын замын өвчлөл гэдэг маань дамжих зам нь маш тодорхой юм байхгүй. Агаар туслаар л дамжиж байгаа. Тийм учраас тэрнээс хамгаалах юм нь бас маш тодорхой. Бид нар хэлж байгаа шүү дээ одоо чинь жил болгон л өвөл болдог, жил болгон л ханиад томууд игддэг. Та нар эрүүл мэндийн байгууллага та нар бэлэн биш байна гэл ингээл иргэд маань шүмжилж. Тэр шүмжийг хүлээж явна. Энэ төр засгаас хамаарах шийдвэр гаргагч нарын төвшөнд эрүүл мэндийн салбарын хийх ажлууд, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн салбарын нийгмийн эрүүл мэндийнхэн маань энийг анхааруулах зөндөл зүйл байгаа.
А гэхдээ жил болгон ханиад хүрдэг, жил болгон хүүтэрдэг учраас иргэд маань энэ үед жил болгон одоо маска зүүн шүү, гараа угаан шүү гэдэг энэ л одоо хоёр зүйлийг ойлгоод авчих шаардлагатай. Энэ үед яг сэрэмжлэх үе шүү дээ. Ийм хүүдний үйлрэлээ мэдчихэж бид нар цаг хугацааны хувьд. Тэгэхээр энэ дээр анхаарлаа хандуулах зүй. Ангид бөөгнөрл үүслээ. За тэндээс авлаа нөгөө буруугаас шалтгаан хайх шүү байхгүй. Иргэн бүр хүүхдэд анхаарал халамжтай байх те. Хүн өөрөө бас ариун зүрээс ихээд орон одоо зайгаа мэдрээд эдэр ингэ явал боломжтой. За өдөрт ер нь хэдийн хэмжээний мэдээлэл ирээ та бүхэн түүнийг одоо хэрхэн одоо ингэ багцаалаад үнэлнэ штэ. За тийм дүүрэгт одоо жишээлбэл томгийн сая өнгөрсөн 7 хоног тийм юм хэмжээний гарчээ. Төв аймагт Багнуурт улсын хэмжээнд ийм болжээ гэдэг ингээд мэдээллийг та нар нэгтгээд ийм маягаар мэдээлэл өгдөг. Одоо бид нар ингээд телевиз сошиалын ажилчид учраас бид нар мэдээлэл уншиж байгаа шүү дээ. За өнгөрсөн 7 хоногт ийм болсон байна. Ингээд хэдэн хүүхэд хөвтөмжлүүлсэн байна. Өрхийн эмнэлгээр хэдэн хүүхэд хамрагдсан байна. За өрхийн эмнэлэг маань цагийн өөр яваад урдсан цагаар ингэж ажиллаж байна гэдэг бид нар мэдээлэл эфемээр хараад болон ингээд мэдээлэл өгч байна. Энэ мэдээлэлд та нар улс даяар болон Улаанбаатарт яаж ингэж бөөгнүүлж авдгийг. Энийг бол одоо тохиолдол үйлдвэрлэлийн тогтолцоо гэж зүйл одоо ажиллаж байгаа. Тэгээ эрүүл мэндийн яам дээр тодорхой одоо ажлын хэсгүүд гараад өдөр болгон өглөө болгон энэ дүүрэг нэгжүүдээсээ мэдээлэл аваад ингэ ажилладаг. Зүгээр энэ бол нэгэн тогтолцоо цахимаар авна. За би бол төгс бишээ гэдгийг бас хэлмээр байна. Ягаад гэвэл бид нэг бүрэн цахимжиж амжаагүй байна. Тэр тал руугаа явж байна. Үндэ энэ мэдээллийг энэ 21 аймаг тэгээ сум дүүргээс цуглуулж нэгтгэж авна гэдэг бол зайлшгүй бид нар энэ бүрэн гүйц цахимжилтандаа шилжих ёстой. Нөгөө хөсөөтийн халдвар төвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсны хувьд нөгөө халдвар төвчнийхээ асуудлыг нэлээд мэдээд байгаа. Тэгээ бид нар энэ цаашдаа энэ цахимжийн асуудал маш чухал байгаа. За тэгээд яг мэдээгээ бол цуглуулад авч байна. Би зүгээр ханиад томон дээр нэг юм онцлог ягаад энэ жил бас ингээд дахиад нэг хөл алдчихж байгаа юм шиг юм онцлог зүйл гарсан бэ гэхээр нэгдүгээр ерөөсөө энэ хойд өргөргөөс хоошоо энэ Канада, Англи, за тэгээд бид нар Солонгос, Япон, Хятад, Монгол гээд энэ ихэнх улсуудад томоогийн улирал маань жил болгоны улирлаас 2-3 7 хоногоос өмнө эрт эхэлсэн. Энэ жил. Тэгж бодсон биз. Өнгөрсөн жил арайд эртүүдээ гэж бодсон. Өнгөрсөн жил ингээд бид нар сургуулийн амралт маань яг томоогийн оргил үедээ давхцсан учраас энэ зохицуулт хийгээ боловсролын яам маань зөв шийдвэр гаргаад өнгөрсөн жилээс 7-оос 14 хоногийн өмнө сурагчийн амралтыг тавиад өгсөн байхгүй. Тэр хуваараар хичээлээд бид нар явж исэн. Гэтэл тэр хуваараар хичээлээ явж итэл энэ жилийн томоогийн онцлог маань эргээд дахиад 2-3 7 хоногийн өмнө эрт эхэлчихээр өнөөдөр бид нар бас юм гинтийн шийдвэр гаргаад цахимаар хичээлээр ирагцалж байна тийм. Аргагүй. Тэгэхдээ энэ яагаад гэвэл энэ вирусыг чинь бид нар зохицуулаад байгаа шийднэр чинь өөрсдөө ингээд одоо өвчин үүсгээд ингээд яваад байгаа. Тэгээ ийм онцлог байсан. Нөгөө талаар одоо дэлхийн нийтээр бас яригдж байгаа нэг зүйл бол энэ томоогийн А хүрээний H3N2 гэдэг энэ вирус маань мутацд орсон. Тэгэхээр мутац гэдэг зүйлээ бид нар ковид үед маш сайн мэддэг болсон шүү дээ. Нөгөө вирус чинь бас энэ тэр одоо вакцинаасаа зүхтаад гэдэг юм. Эсвэл хэрглэж байгаа эмнээс нь зүхтаад, эсвэл өөрийнхөө амьдрах арга замаа ер нь ямар ч амьд организм тийм шүү дээ. Вирус байсан ч тэр, нэм байсан ч тэр, хүн байсан ч тэр, амтан байсан ч тэр дөрсөө хуургаад ингээд яваад орчин нөхцөлдөө дасаад явд. Тэгэхээр тийм мутац гараад ирсэн. Ийм хоёр онцлог бол яалтчгүй энэ жилийн одоо томоогийн одоо онцлог. Дээр нь энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Энэ бол дэлхийн нийтийн асуудал байгаа шүү гэдгийг бас иргэнтэй хэлмээр байна. Зөв. Тэгэхээр бид нар бас энэ дээр нэлээд юм юу гэдэг байгаа. Эрт би бол иргэн хүний хувьд бол арай эрт эхэлчүүдээ чинь шинэ жил мэлээр ингэдэг билүү те олонний хамарсан зүйлийг бас жоохон хорих тэр яг нам хориггүй ч гэсэн нэм талын уриалга дээр гарч ийна гэдэг чинь юу илээ тэр зөв иргэн хүний бодож ирсэн. За үүнтэй давхцуулаад бас мэдээж бас хуурамчаар мэдээлүүд гардггүй. Магадaltaй юу бас ингээд сошиалор сэвхтэй ингээд одоо та нарын хийж байгаа ажлыг буруу шахах мушгих гэдэг ингээд буруу хуурамч зүйлээс энийг дагалгаар явдаг л та. Гарлуу яах вэ? Жишээлбэл яадаг вэхээр эмнэлгийн коридорт одоо хүн хөвчин гэдэг өнгөрсөн жилийн ч юм уу 2-3 жилийн өмнөх ийм мэдээллүүдийг цацсан. За тэгээд энэ шинэ хувилбар эднэр гарч ирэхээр вакцин чи үр дүнгүй гэж ийн. Гэтэл яг энэ шинжлэх ухааны яг энэ үндсэн мэдээллүүдээ аваад үзвэл хэдийгээр мутац гарч исэн ч гэсэн энэ вакцин чинь өвчлөлийн хүндрэлээс сэргийлж байгаа, насваралтаас сэргийлж байгаа шүү гэдгийг дэлхийн нийтээр л ярьж байгаа юм.
Энэ бол ерөөсөө бид нар ярьж байгаа. Тэрийг юу баталж чинь гэхээр тэрийн нөгөө эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд маань хэдэн хүн вакцинд хамрагдсан байна, хэдэн хүн вакцинд хамрагдаагүй байна гэдэг тоо мэдээлүүд нь батлаад өгдөө. Жишээлбэл яг бид нар энэ жилийн хувьд бол нэг 300 мянган хүн тун вакцин хийсэн. 6 хүртэлх насны хүүхдүүд тэгээд илүү нөгөө өндөр настай хүмүүстэй энэ вакцинаа хийсэн. Дээр нь эрүүл мэндийн салбар нөгөө өртөх магадлалтай, халдварыг дамжуулах магадлалтай энэ хүмүүстэй хийсэн. Маш сайн вакцинд хамрагдсан. Тэгээ одоо ингээд өвчлөлийн дүр зургийг харахад ингээд та түрүү асуусан нөгөө энэ юунууд чинь мэдээг авч байгаа үстэй өдөр тутам харж ийн яаж нь. Тэгээд өдөр тутам авсан энэ мэдээлэлээ харахад нөгөө вакцинд хамрагдаагүй 6-аас 14, 15 насны хүүхдүүд маань өвдөж байгаа хүүхдүүдийн эзлэх хөв дотор ихэнх хувь нь эзлээд байгаа. Өндөр хувь эзэлж байна. Дээр нь эмнэлэгт хэвдсэн хүүхдүүдийн одоо орон нутаг энэ тентгийн мэдээнүүд авахд ер нь бол нэг 70-аас 80% нь бол ерөөсөө вакцин хийлгээгүй хүүхдүүд маань эмнэлэгт илүү хэвтээд байна гэсэн ийм одоо мэдээлэл. Тэгээ энэ тандалтын мэдээлэл тогтмол аваад вакцины үр дүн тогтмол хэмжээд бид нар явдаг. Тэгэхээр энэ тодорхой хугацааны дараа энэ вакцин маань ямар үр дүнтэй байна, хичнээн хувь хүндрэлээс хамгаалсан байна гэдэг энэ мэдээлэлүүд гараад иргэдэд мэдээлэгдээ. Зүгээр би энэ дээр нэг зүйлийг хэлмээр манайх яг хүүхдүүд нөгөө хүүхдтэй хүн чинь илүү хайртай учраас хүүхдийн асуудлыг ер нь нэлээд асуудал болгож яриад байна. Энэ бол зөв мэдээж бид нар хүүхдтэй. Гэхдээ томуугаар хэн нас ордог вэ гэхээр өндөр настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс нас орох магадлал маш өндөр. Энэ бол нөгөө ковид үед бас бид нарт ингээд тохиолдсон. Халдварт өвчин маань халдварт бус өвчний энэ юутэй салшгүй холбоотой байх шүү гэдгийг одоо ойлгуулдаг ийм зүйл байгаа. Тийм учраас өнөөдрийг хүртэл ингээд нас орсон тэр хүмүүс томооцт өвчний улмаас нас орсон хүмүүсийн тоо мэдээллийг ингээд аваад үзэхэд ихэнх нь одоо өндөр настай хүмүүс байгаад байгаа. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна гэхээр хүүхдүүдээс гадна өндөр настай архаг хууч өвчтэй ахмадууд маань өндөр наснуудаа бас та бүхэн анхаарал тавиарай гэдгийг хэлмээр байгаа тийм. Зөв. За ер нь үеийн үед за эрүүл мэндийн байгууллагаас болон за бусад мэргэжлийн байгууллагуудаас вакцин товлолт хугацаанд хийх нь хамгийн зөв шийдвэрээ гэж зөвлөмж болгодог. Гэвч иргэд өөрсдөө энэ дэр байнга л бодилж эсэргүүцэж амаас ам дамжсан яриагаа дэгдээсрэл байдаг. Вакцины чинь хүн зохиодог, шинжлэх ухааны үүднээс бий болгоод ТV-нд худалдаг, арилждаг, тэдний хүүхэд вакцин хийсэн тэнд нь туурсан гэн энд нь ингэсэн гэнгээд батлагдаад, нотлогдоод хүн дээр хийгдээ тэ үр дүнгээ өгөө явж хахад одоо ч энэ байдлаар бас юу асар санал зөрчилдсээр байна. Хоёрд энийг эцсийн мөчөд бол нөгөө томчууд голдуу шийдвэр гаргаж хүүхдээр вакцин хийлгдэг. Тэгээ хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа байхгүй хийлгээгүй байгаа. Одоо сая нэг хэсэг дурдгаж ш таны яриад. Тэгэхээр хүүхдийн товлолт насанд нь тогсон вакцины хийгдэх хугацаанд эцэгчүүд шийдвэр гаргаж байгаа байхгүй өмнөөс нь. Яг үнэ. Тэгээ эцсийн мөчөд бол дараа нь харамсах зүйлэл гараад байгаа байхгүй вакцинд хамрагдаагүй. Тэгээ энэ дээр бас зөв ойлголт хатуудыг авахгүй л байна л да зарим томчууд гэж би хараад байна. Зөв. Мэдээж одоо хүүхдүүдийн өмнөөс бол эцэг их асран хамгаалагч нар шийдвэр гаргаж байна. Тэгээд энэ яг ковидын цар тахалтай холбоотой тэр вирусын мутац эднэр ковидээс өмнө энэ ойлголтууд иргэдэд бага байж. Бага байсан. Юм мэдих тусмал одоо юу гэдэг тэр чин тийм биш үү, энэ чинь юм биш үү гэдэг ингээд нөгөө мэдээллийн 90 100 гэд би түрүү ярьсан. Тэр олон мэдээлэл дунд төөрж ин л да. Гэхдээ мэдээлэл шинжлэх ухаан гэдэг маань одоо олон мэдээллүүдийн дундаас ерөнхий шийдвэр энэ одоо зөв байна гэж шийдвэр гаргаж байгаа чинь л одоо ерөөсөө шинжлэх ухаан байна. Түүнээс биш нэг тохиолдлын байдлаар нэг хийгээд авцсан. Жишээлбэл би ингэж өөр яг үнэ ингэж хэлмээр байгаа. Өнөөдөр антибиотикийг бид нар бүхий л одоо хатхаа бактери нянгаар үүсгэгдсэн юм одоо халдвар үед антибиотикийг маш өргөн хэрэгжилж байна. За тэгвэл антибиотик чинь тэгээд 100 хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй ийм юм уу? Мэдгүй шин. Нөгөө эмнийхээ нэрийг уншиж мэдэхгүй л очил авчих шүү дээ. Тий. Бичээлгүй. Энэ бол хүний биед ер нь антибиотик гэлтгүй бусад маш олон эмнүүд хүний биед сөрөг нөлөөлөл. Антибиотикийн харшлаас болоод эсвэл антибиотикийн урал хүндрэлээс болоод нас орсон тохиолдол байдаг шүү дээ. Байдаг. Харшлаач мэдэхгүй. Ямар нэгэн асуудал бас. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр эн чинь биологийн янз бүрийн одоо тийм эмчилгээ урдсан сэргийлэх ийм аргууд учраас тэр таны хэлдгээр вакцин хийлгээд хэсэг газар нь улаах ч юм уу баг зэргийн халуурах ч гэдэг юм уу. Ийм шинж тэмдгүүд илэрх тохиолдол байх л байхгүй. Энэ дээр дэмжигчдэг шнэ. Тий. Тэгтэл чи одоо тэгвэл хэрвээ хүний биед огт хоргүй юм огт одоо сөрөг нөлөөгүй гэвэл тэр антибиотик бусад одоо олон эмнүүд чинь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх дагалдах одоо
ийм нөлөөлөлд бүгдээрээ л үзүүлж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд маань энэ шинжлэх ухааны мэдээллүүдийг бид нар зөв өнцгөөс ав. Өнөөдөр Америкийн одоо Трампыг одоо зарим нь тэгж байгаа шүү дээ. Трамп ерөнхийлөгчийг одоо вакцины эсрэг, вакциныг юу вэ? Трамп ерөнхийлөгч аль болох эрсдэл багтаа вакцин яаж гаргах уу гэдэг талаас нь л анхаарал оруулахоос биш тий. Түүнээс биш Америкт вакцин тарьдгаараа тарьж байгаа шүү дээ. Вакциныг болиулсан юм хаана байгаад байгаа юм? Тэр үтгийг л өнөөдөр Монголд ковидын вакцин тарихгүйхэд Америкт ковидын вакцин тарьж байгаа. Харин тэр насны хувьд ямар хүмүүс тарих уу гэдэг тэр заалтууд нь илүү тодорхой болоод ингэ явж байгаа. Гэтэл өнөөдөр ковидын вакциныг Монголд тарихгүй шүү дээ. Чи аюултай. Магадгүй судлаад шаардлага нь юу? Шаардлага нь байвал энэ чинь тариулах ёстой юм байна. Тэгээ энэ олон вакцин дээр бол мэдээж эцэг эхч асран хамгаалагч нар шийдвэр гаргаж байгаа. Вакцинаар устсан олон өвчин байгаа. Вакцин гарснараа бид нар олон одоо ард иргэдийнхаа амь насыг одоо хамгаалсан. Тэгээ би түрүүн хэлж ковидоос өмнө бид нар ийм асуудал ярьдгоос бид нар хэдэн вакцин тариулж ирсэн бэ өнөөдрийн хүртэл шүү дээ. Айгу хянамгаа болцсон, айгу мэдээллийг шүүдэг болсон. Энэ тэндээс бас хайдаг болсон. Орчуулга хийгээ те ингээд нэлээ хянамгаа болсон. За ер нь бол хэрвээ нийт монголчуудаа Баттар маань одоо ингээд 30 секундэд 30-аас 1 минут нэгэ багтаа зөвлөгөө өгье гэж бодъё л доо. Одоо иргэдэд мэдээлэл өгөх юм одоо сая бас ингээд өгөө явж штэ. За үүнтэй адилтгаа жишээлбэл нэг одоо монголчуудаа хандаад иргэдэд одоо 3 чухал юм зөвлөгөө өгөөчийг бол ямар зөвлөгөө хүргэх вэ? Би зүгээр яг энэ цаг үед тэгээд та бүхэн бас энэ томцд өвчний асуудал ярьлаа. Ерөөсөө вакцинд хамрагд маска зүү гараа угаа. Дуусаа ер нь бол ковид л бараг зарчим явчих шин. Гэхдээ энэ чи ерөөсөө л тэр байхгүй. Ялгаагүй тийм. Ерөөсөө л ямар ч халдварт өвчин байсан. Халдварт бус өвчин байсан ч гэсэн ерөөсөө зарчим нь энэ. Шинэ ковидын нэг юу яваад байгаа юм биш үү? Тэгээ бас яригдаад байгаа шүү дээ. Манайхан ч бас тэг төрөл юм биш үү? Одоо жишээлбэл тий ковидын нөгөө илрүүлэх сорил шинжилгээ тандалтын ажлуудыг хийгээд ковид бол алга байна гэдгийг гаргасан. Тий. Яг H3N2 илүү. Одоо энэ чинь бол томоогийн вирус. Томоогийн вирус. Ковид томоо төст гэхээр дахиад тусдаа олон вирус үү. Энэ томоо төст гэж яагаад ингэж уншиж нэрлэгддэг. Би одоо ингээд мэдэн дээр уншихаараа ингээд гайхдаг. Яг томоо төст өвчин гэхээр энэ нэг өвчин дээр төстэй өвчнүүдээр ингээд холдоо явд юм уу? Ижил өвчнүүд би ингээд хавсраад яваад юм уу? Гайхаад тий. Тэгэхээр энэ мэдээллийг бас нэг өгөөдөө л гэл ингээд бодоо юуж ирсэн. За томоогийн вирус гэхээр ер нь бол одоо инфлюенза вирус гэдэг нэг төрлийн. Гэхдээ дотроо мутацийг ярих юм бол маш олон төрлийн. Ийм одоо А, Б хүрээний гээд үндсэн хүрээ. Тэгээд дотроо ингээд хувилбарууд ингээд өвчин үүсгдэг нэг ийм вирус байгаа. За өнөөдрийн бидний Монголд хийгээд байгаа вакцин бол зөвхөн энэ вирусын эсрэг А, Б хүрээний 4 цент одоо вакциныг хийгээд эдгээрийн эсрэг одоо үйлчилж байгаа ийм одоо вакцин гэж ойлгож байна. За тэгээ яагаад энэний эсрэг яадаг вэ гэхээр ер нь энэ олон вирус дундаасаа энэ томоогийн вирус маань илүү хүндрэл үүсгдэг. Илүү амь насанд аюултай. Илүү хурдан тархаж одоо хүчтэй илэрдэг. Зөв. Тийм учраас эн чинь одоо вакцин гаргаад тэрний төлөө одоо ажиллаад байгааг илэрл. Гэтэл нөгөө талд нь томуу төс өвчнийг үүсгдэг. Одоо бид нар энгийнээр бол нөгөө ханиад гэдэг юм одоо бүр шин тэмдэг нь ижилхэн байгаад байдаг. Зарим нь одоо ханиаж байгаа мөртлөө суулгалт гүйлгэлтэй хавсранж гэдэг юм. За энэ томуу төст өвчнийг үүсгдэг дахиад 200 гаруй вирус байгаа. Гэхдээ энэ бүх вирусууд нь халдвар үүсгээл бүх вирус нь эргэлтэнд ороод байна гэсэн үг биш. За энэ томуу төст өвчнүүдийн хамгийн одоо гол одоо төлөөлөл сая одоо ингээд бид нар томоогийн вирус дөнгөж эргэлтэнд орж ирж байгаа үед ямар вирус давмгай байсан бэ гэхээр амьсгалын замын синцитал вирус гэж. За тэгвэл синцитал вирус дээр бол бас шинэ төрлийн энэ вакцинууд гараад Америк нэгдсэн улс зарим одоо хөгжсөн орнуудад өндөр наснууд за заримд нь одоо бага насны хүүхдүүдэд энэ вирусын одоо вакциныг хийгээд эхэлсэн ингээ явж байна. Тэгээд томоогийн вирус эргэлтэнд орохоос өмнө энэ синцитал вирусын одоо эзлэх нөгөө тандалтын мэдээ судалгаан дотор энэ вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн одоо тоо хэмжээ их байсан. Одоо бол томоогийн вирус маань ингээд давмгаалаад явчихж байгаа. Тэгэхээр тэр томоогийн вирус эргэлтэнд орохоос өмнө ханиа томоо туссан хүмүүс бол ихэнх нь тэр синцитал вирус бусад одоо энэ томоо төст өвчний вирусээр өвдөж исэн байна гэж ойлгох хэрэгтэй.
Тэгээд тэр вируст бол энэ томоогийн вакцин бол үйлчлдэггүй. Томоогийн вакцин бол томуудаа л үйлчлэнэ гэсэн. Гэхдээ энд үйлчилж байна гэдэг маань хамгийн хүндрэл үүсгдэг юмнасаа бид нар сэргийлж. Тэгэхээр хүмүүс маань томуудаа л үйлчлэх юм бол бусд нь үйлчлдэг юм бол эн чинь хэрэггүй юм биш үү гэж үгүй дэлхийн нийтээрээ энийг хийж байгаа. Хамгийн хүндрэл үүсгдэг томууд чинь энэ вакцин чи үйлчилж байгаа учраас өвчлөл хүндрэл нас уралтаас чинь сэргийлээд байгаа шүү гэдгээ бид нар мэдэх шаардлага. Ингэж ялгаа заагаа мэдэхгүй бол би бол одоо томоо өвчнийг л биччих юм чинь томоо төс төвчин гэж ингэж тодтогж байгаа одоо ямар өвчтэй байд юм болоо гэж тэр эргүүнүүд гайхаад байсан байхгүй юу. Тэгэхээр ер нь бол энгийнээр бас яг ингэж нөгөө эмнэлгийн гадаад үг хэллэг олбоцсноор биш ингэж айхтар нөгөө эмчийн хэллэг байдаг шүү дээ. Эмнэлгийн хэллэгээр биш ингэж бид нар бас ойлгуулж штэ сая. Тэгэл юу яах вэ? Тийм энэ илүү бидэрт бас наалтастай байхгүй юу. Ер нь бол нэг төрлийн вакцин хийлгэхэд нөгөө одоо энэ олон нэрлэгдээд байгаа вирусыг тэр чихээр дарчдаг болов гэж ойлголттой явдсан шүү дээ одоо. Юу нэг хуаа вэ бид нар чинь. Яг үнэ. Нэг вакцин хийлгээл бол тэгээ вакцин хийдсэн тэгээд эн чинь өвдөд байна шүү дээ гэдэг юм уу тийм. Вакцина хийлгэшээд ах чи яхаараа ингээд дахиад өвддөг. Энэхээр та нар хямдах юм уу худлаа авчирсан биш үү гэж ингэж нөгөө хардтал зөртөл үүсэдэг байхгүй. Төрлөө мэдэхгүй яаж алинд үйлчлэгээ мэдэхгүй шүү дээ тэр чинь. Толгойн юм бол толгойн юм л уугаад ийн гэдэг шиг. Тэгэхээр толгойн юм энэ түрүүн нэг би зүйл тодруулах гэж байгаа нь бас өөрөө баг хариулчлаа. Ханиад бол бас харьцангуй илэрх байдал нь өөрөөр илэрдэг л дээ. Янз бүрийн байдлаар нусгаарах ч юм уу. Ингээд нэг хөнгөн маягаар гэсэн. Томоо ч болохоор арай хурдан тод илэрээд байна те. Гинт халуурах. Яг зөв. Ямар вирусээр үүсгэж чинь гэдгээс хамаарат ямар шинж тэмдэг нь илүү давмгай байх уу гэдэг асуудал байна. Гэхдээ би энэ дээр бол нөгөө мэрэгжлийн эмч биш учраас энэ дээр нарийн одоо яг тийм шинж тэмдгээр илрүү шүү, тэгээ шүү, ийм вирусын эсрэг юм уун шүү гэж би ярьж болохгүй. Юуг анхаарах ёстой гэхээр ерөнхийдөө яг өндөр халуур чинь, нус нь гоож чинь, хоолой нь өвдөж чинь. За зарим өөр төрлийн вирус дээр түрүүн хэллээ шүү дээ. Гүүлгэлт нь хавсарж чинь гэдэг. Тэгэхээр одоо хүмүүс иргэд маань бас асууж л байгаа юм л да. Тэгээд заавал өвдсөн болгонд заавал эмчтэр очих ёстой мó гэд. Уул нь заавал очих ёстой юм аа. Тэгэхээр хүрэлцэн юу их баг байгаад шүү. Ядаж бид нэр өрхийн имлэг дээр л очичмаар байгаа. Тэгэхгүй болохоор манайхан чинь нөгөө өрхийн имлэгээс алгасаал дүүрэг дээр очиод их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиод тэн дээрээ бөөгнөрлө үүсгээл бухимдаад байна шүү дээ. Том байшинтай арай найдвартай гэж бодоод байна харддаг байлаа. 90 үнэндээ бол уртсан цагаар өглөөний 8-9 цагаас оройн бараг 10 цаг хүртэл бүх өрхийн имлэгүүд ажиллаж байгаа шүү дээ. Дүүрэг болгонд өрхийн имлэгтэй байж байна. Яг үнэ шүү. Энийг бол яг алгасаал цаашаа дамжаад за өрхтөөр очихлоо зэрэг бараг тодорхойлохгүй өрхтөө юм хилдэггүй яадгүй юм там битсэн болоод ингэдэг ингээд. За цаана бөө очир дараад болгож үүсгээд өшөө хүүхдээ өндөр эрсдэл оруулаад өөртөө стресстэй ингээл тэр байгууллага дээр ч уцаа гаргаж ирээ лайв хийгээл бичлэг хийгээл зураг аваад ингээл эхэлж байгаа байхгүй манайхан. Юуны төлөө яах гэж явснаас магтаад бараг тийм тэрүүл уруулыг гарч байгаа жишээтэй. За хоёрдугаарт ер нь бол би ингээд бодохдоо өвөл одоо ингээд бид нар асуудал өртгөө мэднэ. Ямар нэгэн байдлаар энэ ханиад өндрөө ах уу, нам уу, хугацааны хэрэг гэдгийг бол мэдээд байгаа байхгүй. Ханиад томны үйлдвэрлэлийг түр өөрөнд яриад дурдсан шиг. Гэвч бид нар бас зуны үйлдвэрлэл гэж байдаг байхгүй юу? Зуны үйлдвэрлэлийг бид нар ашиглаж бас дархлаагаа сэргийлэх боломжтой шүү дээ. Одоо дэх үед одоо бид нар нэг үеийн баатрууд тийм ээ наранд гарна, нүцгэлгүүлэгж идэг байсан. Тэгэл цагаан эдээ хэдүүлэх. За ийм шар суунд оруулах, айргаар шавших тийм үү. Ингээл бид нар чинь зунд нь бас ашигтайхан ногоо цагаагаар тордоод ингээд бэлддэг байлаа шүү. Одоо малт хичээж байгаа юм шиг. Хүн шүү дээ бид нар. Тэгтээ ингэснээрээ нөгөө нэг өвлийн энэ их өвдөлт, энэ их янз бүрийн юм өртөх баг байсан болов уу би найз боддгоо. Ямар бодолтой байдгаа. Тэгэл яах вэ? Түрүүн бас нөгөө миний баг насны талаар асууж ирсэн. Би чинь тий айлын хэд хөөхтэй үгээл. Би чи айлын баг нь. Тэгэд багтаа би чи эрх хар гэдэг. Нэртэйсэн үү? Нэртэй яг хөтэ гэрийнхэн шоолол заавал надыг яах гал эсвэл миний уурыг хөрөх арга нь тэр. Тэгтэл одоо би чинь шав шар нөхөр байгаа юм. Эрх шаардлагын барь юм биш. Жинхэнэ арьс нь гарч. Тэгэхээр яхад тийм байсан гэхээр бид нар чи нөгөө буйнт голынхаа хөвөнд загсуулаад зунжин тэр нүцгэн те нөгөө нарнаасаа юуг аваад миний аваад тий яг нарнаас витамин авах гэдэг маань бидний нөгөө хар ярианы үг. Ерөнхийдөө тэр чин нарны туяан тэр өдрийн наранд одоо нүцгэн байна гэдэг маань витамин нийлэгжих
Тэр процесс эднэрийг бий болгож байна. За тэгээд эрүүл чирэг хөдөлгөөн хийж байна. Бид нар гадаа гараад хөдлөөл гүйжсэн болохоос биш тий. Тэр үтгийг бол бүр хөл нүцгэн ингээд юун дээр чулуун дээр хайрган дээр гүйж. Чи одоо баг массаж одоо тэр массаж одоо хаана хичнээн цэгч байдаг үлээ тийм үү. Тэгээд би одоо 100 болгонд нутглуугаа явна л да. Тэр буянт голын зүлгэн дээр хэдүүлээ гიშгнэ гэдэг маань 1000 одоо цэгийн массаж хийж штэ. Тийм ээ. Тэр хөлний ууланд тэр ямар гайхамшигтай. Тэгэхээр бид нар бол монголчуудын энэ юу их өвөрмөцөлдөө. Тэгээд энэ боловсролн ч гэсэн өвөрмөц. Одоо хүмүүс тэгээд за өвөлдөө урт хамраа зундаа хичээлүүлэхгүй болдгоо молдгомөл гэж ярьж байна. Гэхдээ гэтэл чи одоо манай малчин ард хүмүүс эднэр чи аль болох эрт хамраагаал нөгөө хүүхдүүдэд мал дээрээ гаргаал туслуулах гэдэг ч юм уу. Энэ ингээд бүх хүмүүс бүх юм одоо шийдвэр таарна гэхэд үнэндээ хэцүү. Энийг одоо донжийн олж ил нэг л тийм зөв байдлаар нь л одоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Гэтэл монголчууд нийтээрээ зундаал амардаг. Зундаал нөгөө айраг цагаа идэ бодагаа яадаг. Тэгээд тийм одоо өвөрмөц одоо соёлтой хүмүүс байна шүү дээ. Нөгөө нүүдэлчин соёлоосоо бид нар чинь салтлаа хаа вэсэ. Одоо тийм ээ. Одоо нэг хүүхдүүд одооны хүүхдүүд тийм юм гэж буруу шааж байгаа зүйл биш. Үндэ бол за сонирхлоороо спорт хөөгөө зарим нэгэн чиглэлээр ингээд заалаар сайхан хөлсөө гаргаад ир явж байгаа ч дийлэнхт бол яг үндэ дэлгэцийн амралттай болол уцрамсаа ухаал ингээд суучж. Тэгэхээр эн чинь одоо үндэ бас зархлаа 100% хангалттай унж байна. Бидний үе гэж ярихгүй. Тэгвэл ер нь аль ч үед ингэж гадаа их цагаа өнгөрөөж тоглолдог, зугаалдаг, ингэж өөрсдөө тоглоомоо сэтгэдэг дэр байлаа. Томцуудын өвч гэсэн төдийлөн хорц уршил багтаа байлаа. Яг одоо энэ ханиад томогч яриад бид нэрс хүүхдээ ярьж байгаа чинь томцууд аягүй хөртөөд байгаа байхгүй юу? Энийс нь дагаад нөгөө амны дутаа тамхиа ярьж байна, нөгөө агарын бохирлоо ярьж байна. За тэр зархлагаа эсэргүүц дэмжиж чинь хорыг хороор дарж байна гэдэг архиа ууж байна. Ингээд ирэхээр чинь одоо энэ эдгэлийн шат руу яваад байгаа юм уу? Сүүлийн шат руу яваад байгаа зарим нь андуурагдаад явж байна нөхөндөө гэхэд юу нөх вэ? Тэгэхээр энэ амны тамхи за дархлагаа одоо вирус хүслийн экспертээр одоо дотроос нь сайжруулж энэ гэж байгаа. Энэ ер нь хэр нааштай бодлын ер ингийн амьдрал дээр бол бид нар маазраад ийм зүйл хэрэгжүүлээ явж байгаа залуучууд ирчүүд бол байж л байна. Тэгэхээр энэ яг энэ цаг үед бас тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт улсын хурлаар хэлэлцэж байгаа. За ерөнхийлөгчийн санаачлахаар энэ архины одоо архитай тэмцэх олон одоо арга хэмжээнүүд санаачлагтаа явж байгаа. Ингээ хүмүүсээс энэ талаар ингээ ярилцсан явахаар зарим нь тэгж байгаа шүү дээ. Нөгөө яг таны асуудгаар эн чи стресс тайлт юм а гэж. Үгүй эсэргээрээ юм а. Энэ архийг уух тусмаа архиусны манхаш бодол гээд одоо хүмүүс нөгөө сошиал медиалаар нэг юм яадаг байлаа яадаг шүү дээ. Ямар байдал бид нар юу нөгөө стресс тайлах биш бүр гүн стресс депресд орно. Тамхич ерөөсөө энэ тамхин дотор агуулгаж байгаа тэр хорт бодисуу чинь хүний судсыг нариусж хүний зүрх судасны тогтолцоо төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөж улам л одоо урт хугацаанд энэ асуудал руу оруулдаг. За тэгээд ингээ их олон юм ярина. Тамхинаас гаруул, архинаас гаруул одоо гинт гаруул одоо муу юм гэлээ гэдэг. Багаар та. Тэгээд яг тэгээд нэг ганц нэг тохиолдол гарна. Нөгөө тэр нэг тамхинаас гараад жил болоо 2 жил болоод тэр хүн магадгүй нөгөө олон жил 10, 20, 30 жил тамхиа татаад тэгээд би энэ хүндрээд за энэ нэг тамхиг хаяхаас өөр аргагүй мэн гэд тэгээ хаяад аль хэдийн тэр 10, 20 жил 30 жил татахтаа нөгөө өвчнөд аль хэдийн нэрвэгдсэн л байгаа байхгүй юу? Аль хэдийн нэрвэгдсэн. Тэгээд нөгөө тамхиа хаях тэр цаг хугацаатаа тэргүү дэндүү хоцордсон. Одоо хүмүүс архин дээр хүртэл тэгж байна. Архины зөв хэрэглээ гэж. Тэгж байгаа. Одоо тэр чинь бол нөгөө бино ПМВ зардаг хүмүүсийн баг маркетинг. Тийм шүү дээ. Гэтэл зөв хэрэглээ гэж юусэн байхгүй. Дэлхийн нийтээрээ тийм байна. Одоо нөгөө стандарт уулт муулт гэж хуучин тийм байсан шүү дээ. Одоо тийм байхгүй болсон. Ягаад гэвэл эн чинь баг уусан ч гэсэн энэ архи энэ тамхинд байгаа химийн элементүүд чинь канцероген буюу одоо хавдар үүсгэгч юм а гэдгийг одоо нотолцсон байна. Тийм учраас одоо энэ нөгөө зохистой хэрэглээ би баг хэрэгэлдэг тэгдэг гэдэг юм. Ерөөсөө байха болсон шүү. Тохируулж хэлсэж байхгүй болсон шүү гэдгийг одоо хэлмээр. Зарим дөрөг хоол шингэн мингэн сайхан амраадаг тий. Үгүй одоо тийм бэ. Тэрний оронд тэр стрессээ тайлах, дасгал хөдөлгөөн, уулан даалах нь сагсаа доглоно. Одоо манай үеийнхэн чинь волейболоос бүр салхаа байсан байж. Би тэрэнд өмнөхөр их баяртай байгаа. Зөвхөн одоо манай энэ одоо Ховд аймгийн 10 жилиг төгсөгч нь 7 хоногт 2 удаа
болиолоо 2 удаа шүү. Байнгын болцсон байлаа манайхан ч гэсэн. Үнэхээр бүр ингээ байнгын болсон. Би бол тэр маш одоо баяртай найз нөхдөд маань ингэж одоо өдийн насандаа спорт дурлж ийн гэдэг. Бүжгийнхэн ч гэсэн манайхан цэцтэй амжилт үзүүлээ явж гин урлаг соёлоор. Тэгэхээр энэ насны хувьд бол хязгааргүй байхгүй юу? Яг нэг заавал өдийн насанд ирж сонголт хийж хөдлөх биш. Угаасаа дуртай сонголтоо багаар хөдөлж ирсэн хүмүүс ажил мэргэжлэх хөөгөл тухайн үед ингээд жоохон завсардсан байсан. Одоо ингээд нийлж нэгдээд ингээд үүдийнхээ урагшилж явж чад бас баярлалтай. Би ч бас урлаг соёлгоно жоохон уриалах гэж үзэн чи спортхныгоос уриалаад яах вэ ингээд чаддаг сонирхолтой зүйлээрээ би эндээ нөлөөлөл хийж штэ. Тэгэхээр бидний дараа үеийн бас залуучууд хараа за дээдлийн ах нэгч нар ингэдэг шүү тэгдэг шүү гэдэг ингээд бие биендээ хандлагаа өөрчилж эргээд нөлөөлж ял гэсэн үг. Тэгэл яах вэ? За хоёрт ярилцлагын төгсгөл нэг зүйл асуух гэдэг найсан. За одоо ингээ олон баяр наадмууд болж байна тий. За шинэ жил болно. За тэгэл нөгөө Валентины баяр, цагаан сар, цэргийн баяр, эрэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяр гэж болдог шүү дээ. Тэр энэ олон баяруудад яаж игээд энэ нэг өвчлөлийн юу бас илүү ингээд өндөртэй харагдаад тах шиг надад санагдаад байдгийг. Цагаан ногоон сар, шинэ жил одоо сая минь дурдсан баярууд. Тэгэхээр дөрвөн ярианд хэдий дурдсан ч гэсэн эдгээр баярууд дээр бид ер нь гэр бүлээрээ болон хувь хүнтэй албан газрууд юун дээр илүү анхаарал ач холбогдол гэж ариун цэврийн байдлаар анхаарч ивэл илүү эрсдэл багтаа байх боломжтой. Амар амгалан баяраа тэмдэглэж боломжтой байдгийг. За би энийг яг одоо өнөөдөр хоёулаа ярилцсан ханаад том уу? За тэгээд энэ арх тамхитай холбоол тайлбарлажээ. Ханаад том уу халдвар төвчин гэдэг маань хизээ гардаг вэхээр олон хүн цугулсан үед л халдвар таардаг. Нөгөө л ковидын үед тийм л юм. Тийм учраас л нөгөө аль болох олныг хамарсан арга хэмжээ юмнууд баг хийгээч гэдэг. Тэгээ Монголын энэ цаг агаарын онцлог энэ баяр наадмын бас нэг энэ өвлийн бөмнөрл. Энэ шинэ жилээ хамт олноороо тэмдэглэдэг, илүү олуулаад тэмдэглэдэг. За шинэ жил тохиолдуулж 10 жилийн хүүхдүүд янз бүрийн шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэдэг. Энэ бүх юм маань давхцдаг. Хүүтний үйлрэл энэ том давхцдаг. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг мэдээж одоо боловсролын сайдын шийдвэр гаргаад хязгаарлах, за бус засгийн газрын бас олон шийдвэрүүд гаргаад хязгаарлах, сэрэмжлүүлэх энэ арга хэмжээнүүдийг хэлжлээ. Тэгэхээр юу анхаарах ёстой вэ гэхээр нэгдүгээр төрөний хэлдэг нөгөө за вакцины бол одоо ингээд хийгдээд дууссан. Маска зүй, амны халтаа зүй, гараа угайл гэдэг энэ зарчмаа нэгдүгээр баримаар байна. За хоёрдугаарт бол энэ баяр ёслол болохоор заавал ууж баярлах ёсгүй л гэдгийг одоо хэлмээр байна. Яг нь. Энийг би өнгөрсөн 24 оны энэ баримтаар одоо иргэддээ бас нэг сэрэмж болгоо хэлчмээр санагч. Өнгөрсөн 24 онд архины шалтгаантай хордож нас барсан хүний тоо 1000 гарсан. 1000 гарсан. Гэтэл бид нар автослоор нэлээд хүн ингээл нас барж штэ. Хөдөө гадаа бол янз янзын байдлаар тэгж. За тэгээд амиа оролтоор бас нэлээд хэд нас барж. Тэгэхээр энэ 1000 хүн гэдэг маань ямар тоо юм бэ гэж би харьцуулж хэлэх гээд. Автомашинаар жилдээ 500 хүн нас бардаг. Автомашины ослоор санамсаргүй өрх. Амиа оролтоор 500 хүн нас бардаг. Тэгэхээр зөвхөн архинд хордож нас барж байгаа энэ хүний өсвийн тоо чинь энэ хоёрыг нийлүүлсэнтэй тэнцүү. Өшөө архины шалтгаантай тамхины шалтгаан хоёр маань энэ гинтийн нас баралт, янз бүрийн нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйл юм. Энийг юу нотолдгоо гэвэл ялангуяа Монгол эрчүүдийн дундаж наслалт, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрөө 9.2. За 10 гээл ойлгоч. Ийм асар зөрөөтэй байна. Тэрийг ингээд эрсдэл хүчин зүйлүүдийн эрэгтэй эмэгтэй хүүсийн үед ингээд аваад үзэхээр эрэгтэйчүүдэд энэ хоёр шалтгаан бол эхний 1 2 номер юм байна. Тийм бай. Гэтэл эмэгтэйчүүд энэ хоёр шалтгаан маань 6 7 дахь шалтгаан болждаг. Нас оролтод нөлөөлж байгаа эрсдэл хүчин зүйл. Тэгэхээр энэ хоёрхан тооноос харахад тэгээд саяын тэр архины шалтгаантай нас уралт энэ бусад юмнуудыг харахад ерөөсөө бидний энэ нас уралтанд өвчлөлт нөлөөлөд байгаа зүйл чинь архи тамхи хоёр юм аа. Тэгээд тэр ханаа том уу хурдан тусах юмсгүй ханаа томоогоор хүндэрнэ гэдэг чинь тэр тамхи татж байгаа хүний амьсгалын зам хамгаалах урвал нь ямар байх вэ? Дархлаа нь ямар байх вэ те? Архиугаад ингээд одоо дэглэм алдаад гэдэг юм уу? Ийм хүмүүст эсрүүцэл нь ингээд буурсан хүмүүс нөгөө халдвар төвчнөө авах магадлал чинь даарж хөрнө. Одоо юу тийм шүү дээ. Буруу хоол, тунтагч амралт байхгүй болно. Зөв хэвийн бус амьдрал байхгүй болж байгаа шүү. Тэгэхээр энэ чи яг үндэ тухайн жоохон ханаад одоо өвдөж байгаа бие махбодоо нөгөө согтуур мансуурлах үед л мартахж байгаа хэсгэл хугацаа шүү дээ. Энийг л андуураад би бол архиар идэгчтийн тэгчтийн гэж байдаг. Яг үндэ амар эрсдэлтэй өндөр тоо гарч шүү дээ.
За миний хувьд одоо миний хөтлийн өргөдөг өөрчлөлт подкаст нэвтрүүлэг бол хувьхан болон олон нийт бид нийгэмд яаж өөрчлөлтийг бий болох боломжтой тий өөрсөн дээр бид яаж өөрчлөлт гарах боломжтой гэсэн үднээс өөрчлөлт гэсэн нэр томьёотой явдаг. Бас энэ нэвтрүүлэгтээ би бас донтолтын болон донтолт өрчсөн хүмүүсийг дээр оруулцуулдаг. Тэгэхээр энэ тоог бол бас сүүлийн үед яг төдийлөн сонсоогүй юм байна. Тэгэхээр ер нь миний санаа бол одоо архигуугаар шинэ жилийг тэмдэглэцгээе. Архигуугаар санаа сараа тэмдэглэе тий. Алкогол байлгүй байхгүй байлаа гэд бид тэнд баяраас л одоо дууц ингээ бүжиг наадмар тутна гэсэн ойлголт байхгүй. Илүү эрүүл аж аргалтай мэдрэмж өндөр те өр хүүхдүүдтэй харьцаа болон найз нөхдөд харилцааны хувь сайхан дурсамжийг илүү сайхан томоор бүтээх байхаа л гэж харддаг. Ингээд бас ярилцлагын төгсгөлд бас өвдгөөс өмнө бид нар өөрсөндөө ингээд анхаарал халамжтай байх юм бол том эрсдлийг нийгмээрээ гэр бүлээрээ хамт олноороо хувь хүн ингээд даван туулах боломжтой юм гэдгийг олж харлаа. Тэгээ найздаа бас ажлын өндөр амжилтыг хөсөө шинэ ондоос амжилт бүтээлээр дүүрэн байгаараа. За битүүрд бас задлаа дээр бол нэлээд олон сэдвүүд олон ярьсах боломжууд байгаа юм байна. Тэгэхээр Батөрдөө бас дахин санал тавьж бас нэг цуврал маягаар сэдвэд яриа хий гэж бодож байна. Одоо сэдвээ төрөлжүүлээд за мөн түүнээс гадна одоо өөрөө ч ажил төрөлтөөр тэр талын мэргэжлийн үнийг орсуулъя гэсэн юм бодолтой байна. Яг үндэ энэ томоохон байгууллага маань юунд хандаж, юунд чиглэж, юу хийж байгаа гэдгийг бид төдийлөн мэдэхгүй, мэдэгдээд ингээд бидэнд үйлчлээд байгаа ч гэсэн дандаа л болохгүй бүтгэлээс нь хардаж сэрж идэг ийм баймааргүй байна. Ингээд аль альтаа мэдээлэлтэй зөв хандлагатай урагшлал гэж бодож байна. Тэгээ гэр бүлтэй мэд дамжуулаарай, хамт олондоо мэндийг дамжуулаарай. Шинэ ондоос амжилт бүтээлээр дүүрэн багаараа ингээд удахгүй ирэх уулзъя. Танд бас дахин нэвтрүүлэлт оролцоо гэж урилга тавих байна. За их баярлалаа. Нийт сонсогчдоо бас шинэ оны мэнд хүргье. Баярлалаа та бүхэнд. За ингээд үзэж сонсч та бүхэндээ ганцоогийн хөтлийн өргөдөг өөрчлөлт подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. За бид найруулагч дээгийнхаа одоо дээгийнхаа өдөрлөндөө ингээд төрөл бүрийн нэвтрүүлгээ хөтлөн хүргэдэг. За бид бол хөгтөнгөр гэж та бүхэн кириллээр бичин. За подкаст YouTube болон Facebook-оор үзэх 82.9 болон 119 дээр арай дугаар сонсох мөн гэр бүл сувгаар үндсээ телевизээр бас нэвтрүүлж байгаа. Ингээд сонсогч та бүхэн үзэгч та бүхэндээ баярлалаа.